Сайн байцгаана уу? Өнөөдрийн бодлогоор repetitions. За надад A гэсэн string өгөгдөн. За тэгээ A гэсэн string-ээс хамгийн урт давтагдсан substring-ийг олно. За жишээн дээр харуул A T T C G G гэд хамгийн урт давтагдсан энэ 3 G G G гэ 3 давтагдсан. Тэгэхээр 3 гэж хэвлэж гарах хэрэгтэй. За тэгэхээр A гэдэг string зарлаад за тэгээс хэр хол давтагдсныг хадгалж авах counter гэдэг нэг хэмжээтэй зарлж. За одоо тэгээд A гэдэг string-ээр давталт гүйлгээд за хэрвээ A нь дараагийнхаа гишүүнтэйгээ тэнцэхгүй бол хэдүүлээ counter тэг бол хосоо өмнө хэдүүлээ counter хадгалж авах хэрэгтэй тийм учраас нэг len гэдэг нэг вектор зарлаад за эндээ авчи. За тэгээд сүүлд нь len гэдэг векторга хамгийн их элементийг гаргаж. За одоо шалгаж үзвэл за одоо их тайм гэж ичвэл нэг гэж гаргана. За хэдүүл одоо бодлогынхаа жишээг шалгаж үзвэл за одоо хэлгэж үзье. За одоо кодоо тайлбарлавал хэдүүлээ A гэдэг string зарлаад тэгээ A-га гараас аваад дараа нь вектор len гэдэг вектор зарлаад дараа нь одоо жишээлбэл энэ жишээн дээр энэ текст үсэг хэд удаа давтагдсныг тоолох counter гэж нэг хувьсагт зарлаад за тэгээд counter нэмээд хэрвээ t энэ дээр одоо ингээ A T T T C G G гэдэг жишээн дээр одоо энэ хоёр тэнцэхгүй учраас counter маань нэг болоод шууд len гэдэг вектор руу ороод одоо энэ дээр харуулвал len гэдэг чинь одоо энэ дээр шууд нэг болчихно. Ягаад гэвэл A T хоёр тэнцүү ш. Тэгээд тэг болчихно. За тэгээд дараа нь дахиад T гэж ороод T-ийн T-тэйгээ тэнцүү учраас дахиж нэмэгдээ 2 болно. Тэгээд дахиад явахлаар энэ хоёрыг шалгаад энэ хоёр тэнцүү биш учраас len гэдэг вектор руу 2-ыг оруулаад counter маань тэг болчихно. Дараа нь C-г шалгана. За C нь энэ хоёр тэнцүү биш учраас counter маань нэгээр нэмэгдээд 1 болно. За тэгэхээр шууд нэгийг вектор руу гайчихсан. За дараа нь G тэнцүү учраас 1. Энэ хоёр тэнцүү учраас 2. Тэгээд дахиад энэ хоёр тэнцүү биш учраас шууд энэ маань 3 болж нэгээр нэмэгдээд вектор руу хийгдсэний дараа шууд тэг болчихно. За тэгээд сүүлд нь A гэдэг чинь 1. A чинь дараагийн гишүүн нугасаа A-тай эзэж тэнцэхгүй учраас шууд 1 болоо шууд орчихно. За тэгээд энэ len гэдэг вектор дотор хамгийн их элемент нь 3 учраас 3-ыг хэвлэж гаргана.